За энэ жил үндэсний их баяр наадмаар бол манай наадамчид монголчууд нэлээд хэд хоног амрах байгаа. Энэтэй холбогдуулаад соёл урлагийн арга хэмжээг бол 7 сарын 1-ээс үндсэндээ үйлчлэнгүүд нээгдэх гэж байна. Тэгээ 7 сарын 15-ныг дуустал соёл урлагийн чиглэлээр үндсэн 16 арга хэмжээ зохион байгуулагдана. За энэ жилийн хувьд бол хамгийн гол анхдагч хийж болох юм гэх юм бол төрийн хүндэтгэлийн концертыг төв талбайд бид бүхэн 10-ны 15 цагаас зохион байгуулна. Нийтдээ 50000 сандал тавиад зохион байгуулна. За тэр өдөр 7 сарын 10 бол Монголын манай ард түмэн мэдэх байх төрийн далбааны өдөр. Тийм учраас төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх залах ёслол болно. За мөн 11-12-нд нь төрийн далбаагаар бахархах энэ үйл ажиллагаа Улаанбаатар хот хөдлөө удаг зохион байгуулагдана. Өнгөрсөн жилийн наадмын нээлттэй ажиллагаа бас төдийд байгаас хүмүүс сэтгэл нийцээ бүртгэхээр энэ жил ямар хөтөлбөрөөр төчний уран бүтээлчид яаж оролцох вэ? Энэ жил нийтдээ нээлттэй арга хэмжээнд 5000 гаруй гол нь нийт массыг хамгаалсан арга хэмжээг бид зохион байгуулах гэж байна. За өнөөдөр бид стадионынхаа үйл ажиллагаатай танилцж байна. 25-наас эхлээд бол нэгдсэн бэлтгэл программын ажиллагаа эхэлнэ. Тийм учраас бол өмнөх жилийн наадам ямар болсон тухай манай монголчууд өмнөхөөс ярихаасаа илүү ирээдүгөө харж ярий. Өмнөх жилийн наадам бол бас ард түмний наадамчдын сэтгэл түрээгүй гэсэн тийм юм бол хэвлэл мэдээлэл хэрэгсдээрч явсан. Манай наадамчдын дундч тиймэрээ байсан. Энэ жил бол аль болох улс төрөөс ангид аль нэгэн улс төрийн нам эвсэл холбооны дуу хөгжим тэнийг илэрхийлсэн тийм соёл урлагийн арга хэмжээ бол энд байхгүй.